25 оны 3 сарын 15-ны өдөр ерхий сайдын ахалсан Шуурхай штабын 7 дугаар хурал болж өнгөрлөө. Өнөөдөр гол танилцуулсан асуудал бол Улаанбаатар хотын Таранбай төслийн 1-2 дугаар шугамын тэлзүүний явцыг танилцууллаа. Улаанбаатар хотод өнөөдөр хамгийн тохиромжтой буюу хурдан хугацаанд хэрэгжих боломжтой төгшил багтаа 2.5 жил хэрэгжих боломжтой ийм төсөл байж байгаа. Тэгэхээр Таранбай шугамны тэлзүү 1-р шугам дээр ойролцоогоор 55%, 2-р шугам дээр 70% гүйцэтгэлтэй бид нар 5-р сар гэхэд тэлзүүг батлуулж дуусаж эцэслүүлэхээр ингээд ажиллаж байна. Монгол улсын ерөнхийлөгч Чех улсад айлчлалтай холбогдоогоор Чех маань өөрөө дэлхийд Шкода гэдэг Таранбайны үйлдвэрлэлээр алдартай. Тэгээд Чех улсын засгийн газартай манай Улаанбаатар хотын Таранбайны 1-р шугам дээр бол дэмжлэг үзүүлж ажиллах талаар анхны яриа хэлцүүрүүдийг бол бас амжилттай хийсэн. За тэлзүү бол ийм явцтай явж байна. Таранбай манай Улаанбаатар хотын төгжрөл нэг 25% орчим нөлөөлөхөр ийм ач холбогдолтой төслөж байна. Улаанбаатар хотын тойрог 1-2 дугаар замын тэлзүүний гүйцэтгэлийг өнөөдөр Шуурхай штабын гишүүдэд танилцууллаа. За тойрог 1-р зам нь ойролцоогоор 26 км урт тойрог зам Улаанбаатар хотыг тойрог хэлбэрээр экспресс буюу зогсолтгүй явах тойрог замын тэлзүүний гүйцэтгэл ойролцоогоор 10% та урдсан тэлзүүний сонголтын үе шатны хэсэг бол дууссан юм явж байгаа. Наадмын үед тэлзүүг эцэлгээ төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ бас Улаанбаатар хотын төгжрөлд маш өндөр ач холбогдолтой юм төслөж байна. Тэгэхээр төгжрөлийн эсрэг Таранбай болон тойрог урдны замын тэлзүүний явцыг бол өнөөдөр танилцуулж санхүүжилт болон цаашид авах арга хэмжээний талаар бол Шуурхай штабын гишүүдтэй ярилцсан үр дүнтэй хурал болж өнөөдөр өндөрлөө.